За энэ боломжийг ашиглаад гэдэг шиг энэ сайхан дуртай байна. Энийг нь авчих уу те ийш авч. Тэр нь авчих бүр загт сууч. Яг дүр тавьчихлаа дараа нь янзал. Наач Тэмээ харагдах юм шүү дээ. Тэх үү. Одоо цаг яваад байна. За. Хүүлээ яасан бэ? Ингээм чи та тэр 6 энд гаргаад тавьчих ерөөхдөө. За. Ингээд. За эхлэх үү ер нь. Арай болоогоо юм те. Чартер мессеж ийшрэн байгаа нэг цалингийн юм би тавьсан байна. Яг тэр компьютерийн урд тавьсан байна. Тэднийг бүгдийг нэг хөдөө хүснэгтэй байгаа. Тэрийг аваад хэлчих. Эхлэх үү. За. Сайн байцгаана уу та бүхнийхээ өнөөдрийг амгалан алтгая. Тэгээ хавдар судлалын үндэсний төв дээр тодорхой нэг асуудлууд гараад байгаа учраас та бүхэндээ бас тодорхой зөв мэдээлэл хийя гэж бодоод бид бүхэн урьж байгаа юм. Тэгэхээр энэ мэдээлэл ямар учиртай юм бэ гэхээр ер нь маск авчих уу тий. Ер нь ямар мэдээлэл та бүхэнд хүргэсэн бэ гэхээр хөгжлийн банктай холбоотой, хөгжлийн банкны зээлийг төлөхтэй холбоотой асуудал бас хавдар судлалын үндэсний төвтэй холбогдож ирээд байна л да. Тийм ч учраас та бүхнийг урьж байгаа юм. Ер нь бол та бүхэн мэдж байгаа улсын хурлын гишүүн асан бэлэгт гишүүний барьсан одоо энэ манай уулан хашаан дотор барьсан энэ барилгын асуудалтай холбоотой асуудал бол хавдар судлалын үндэсний төв манай хоёрын хооронд нэлээд удаан хугацаанд явж байгаа. Тэгээд шүүх энэ арбитрийн шүүхээр хэлцэхтэй ер нь дуусгар болсон юм байна. Тэгэхээр улсын хурлын гишүүн асан бэлэгтийн Энермед хувьцат компаниас нийслэлийн захиргааны иргэн шүүхэд хавдар судлалын үндэсний төвийг бол 3 дахь читгэгээр татан мэдүүлсэн заргатай холбоотойгоор энэ тайлбарыг хийх гэж байгаа юм. Ер нь бол хавдар судлалын үндэсний төв болон бэлэгт гэдэг энэ хүний харьяал өхөн Энермед хувьцат компани хооронд эмнэлгийн байр түрээсэх холбоотой асуудал бол нэлээд 2018 оноос эхэлж үүссэн юм байна. Тэгээ энэ асуудал хууль дүрмийнхээ дагуу шийдэгдээд дууссан боловч иргэн бэлэгт нь хөгжлийн банкныхаа зээлийнх нь асуудал сөхөгдөд байгаа энэ үед уг асуудалтай өмчөө хамгаалсан төрийн байгууллагуудыг буруутгах нь дахин маргаан үүсгэж байгаа. Тэгээ энэ дахин маргаан үүсгэж байгаагийн гол учир нь юу юм бэ гэхээр төрийн эмчийн бодлого зохицуулалтын газраас хавдар судлал руу чиглэл явуулахдаа өөрийнхөө эрх мэдэл хүрээнээс хэтэрсэн бичиг явуулсан байна. Тэрнээс нь болоод хавдар судлалын үндэсний төвд хавдар судлалын үндэсний төв манайхтай гэрээгээ байгуулсангүй. Энэ гэрээ нь болохоор Энермед хувьцат компани энэ барилга болох эмнэлгийн барилгыг хавдар түрээсснээрээ жил болгонд 5 тэрбум төгрөг төлөөд байхсан. Тэрнээс хойш 3 жил тутамд одоо 3 жил болоход 15 тэрбум төгрөг төлж тэр мөнгөөр нь бид нэр хөгжлийн банкны зээлийг төлөх байсан юм а гэсэн ийм асуудал ярьж байгаа. Гэтэл манай хоёрын хооронд ямар ч гэрээ байгуулагдаагүй гэж ийм асуудал яриад улмаар хохирлоо нэхэмжлээ явж байгаа. Тэгээ ер нь бол иргэн бэлэгтийн хэлж байгааг ер нь товчоор нь хэлэхэд хөгжлийн банкнаас авсан зээлээ өөрийнхөө эмнэлгийн барилгыг энэ барьсан барилгыг бол хавдрын эмнэлэг түрээсийн төлбөрөөсөө иргэн төлье. Харин энэ түрээсийн гэрээ хийгдээгүй шалтгаан бол төрийн эмчийн бодлого зохицуулалтын газраас болсон. Тэгээ хөгжлийн банкнаас авсан өөрийн зээлийн төлөлтийн хугацаа хожимдуулсан. Төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаанаас болсон гэд хөгжлийн банк Монгол банкнд тайлбар хийж байгаамаа гэж өөрсдөө яриад байгаа юм. Ингэж тайлбар хийснээрээ цаашдаа улмаар хохирлоо хавдар судлалын үндэсний төвөөр төлөвлөх тийм зорилготой байна гэж бид бүхэн харж байгаа. Ер нь ч урд нь бид бүхнийг арбитрийн шүүхтэр 2.8 тэрбумын хохирол төлөх ёстой гэдэг ингээд явж исэн тэр нь бол хавдар судлалын үндэсний төвийн талд шийдэгдсэн байна. За тэгээ иргэн бэлэгт бол 20-21 он зээлээ төлөөгүй улмаас Монгол банкны найдваргүй зээлдэгч болж банкнаас дахин зээл авах боломж нь хаагдсанд шууд утгаараа зээлээ төлөх түүний эрсдлийг хариуцах ёстой бэлэгт гишүүн биш. Харин цалин үлсэн багч гисэн ачаал ихтэй нөхцөлд ялангуяа сүүлийн 2 жил ковидын энэ хүнд нөхцөлд ажиллаад байсан энэ эмнэлгийн ажилтнууд, эрүүл мэндийн салбарын ажилтнууд тэр тусмаа хавдар судлалын үндэсний төвийн олон зуун ажилтан буруутай гэдэг ийм асуудал бий болж байгаад бид бүхэн харамсаж байгаа юм. Улмаар бэлэгт гишүүн яг үүндээ бол хавдар судлалын үндэсний төвтэй гэрээ байгуулж чадааг нь бол аль нэг байгууллагын албан бичгээс болоогүй юм. Харин иргэн бэлэгт нь улсын хурлын гишүүн байхдаа төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдаа авах гэх зэрэг Монгол улсын олон хуулийг
хууль дүрмд шаардлагатай тэр зүйлүүдийг зөрчсөн хавдрын тусламж үйлчлэгээ явуулахын тулд өөрийн имлэгээ түрээслэх гэж оролцсон. Тэр оролдлого нь бүтлгүүцснээс болсон. Дээр нь энэ хавдар судлалын үндэсний төвийн хамт олон болон хавдар судлалын үндэсний төвийн захиргаа бэлэгт гэдэг гишүүнд жил болгон 5 тэрбум төгрөг түрээс болон бусад зардал төлж явахаар өөрийнхөө имлэгт энэ мөнгөөр буюу энэ мөнгөний бараг тал мөнгөөр 2.8 тэрбум төгрөгөөр хагалгааны шинэ орчин бүхий вакуум өрөө өөрсдөө байгуулъя. 82 оноос хойш энэ засварлагдаагүй байсан хагалгааны талбайгаа өөрсдөө засаж өөрсдийнхөө имлэгтээ хөрөнгө оруулъя. Тэгээд хагалгааны шинэ вакуум өрөө, мөн сэрэх өрөө, эрчимтийн 9 өрөө бүхий нийт 21 өрөө бүхий энэ хагалгааны шинэ орчныг бэлдэж байгуулсан. Тэгээ энэ нь бол бид бүхэн зөв шийдвэр болсон гэж үзэж байгаа. Учир нь юу вэ гэхээр хагалгааны хүлээгдэл 2 дахин буурсан. Халдвар эмнэлгийн дотоод халдвар, шархны дотоод халдвар гэдэг хүндрэлүүд багасж байгаа. Улмаар тэр тусмаа ажилтны ажиллах орчин сайжирч байгаа гэдээ маш олон сайхан үр дүнгууд гарч ирж байгаа нь энэ бидний хийсэн, биднэртийн гаргасан энэ шийдвэр зөв байж байгаа гэдгийг баталж байгаа юм. Хэрвээ бид бүхэн бэлэг гишүүний хийгдээгүй байсан эмнэлгийн дотор нь хийгдээгүй байсан хагалгааны талбайг бид бүхэн өөрийн хөрөнгөөрөө хийгээд тэр хөрөнгөө бэлэг гишүүний байшинд оруулсан бол хавдар судлалын үндэсний төв өнөөдөр яг 82 оныхоо тэр байртайгаа хагалгааны өрөөтэйгээ үлдээд бэлэгт гишүүн маань харин өөрийнхөө хувийн эмнэлэгт төрийн хөрөнгөөр хагалгааны өрөө хийлгээд үлдэх байсан. Бид нэр тэрнийхэн төлөө жилдээ дахиад 5 тэрбум нийт 15 тэрбум төгрөг төлөө сууж явах байсан. Бид бүхэн улсын мөнгийг хэмжсэн улсын эмнэлэгтээ хөрөнгө оруулалт хийж хагалгаа болон бусад орчин ажилтны орчингоо нэмж эмнэлгийн хүлээглийг 2 дахин бууруулж халдвар хамгаалаас сэргийлсэн ийм үр дүнтэй байгаа. Тийм ч учраас арбитрийн шүүх одоогоос бараг 2 жилийн өмнө энэ бэлэгт гишүүн маань нэхэмжлэл хийгээд энэ хавдар буруутай байна, надтай гэрээ хийхгүй байгаа нь буруутай байна гэдэг ийм шийдвэр гаргаад ингээ хөөцөлтөд явхад арбитрийн шүүх дээр олон хоног бидний цаг нарыг авч удаан хугацаагаар шүүх үргэлжлсэний эцэст энэ арбитрийн шүүхт хандсан бэлэгт гишүүний нэхэмжлэл үндэслэхүүн байна гэдэг шийдвэр гаргаад бид бүхэн хавдар судлалын үндэсний төвийн үйл ажиллагаа зөв байж байгаа гэдэг дүгнэлт гарсан. Ингээд намжлаа гэсэн чинь дахиад энэ хохирол нь болохоор хавдар судлалын үндэсний төвтэй холбоотойгоор цаашид тодорхой нэхэмжлийг байхгүй болгоод цаашид хавдар судлалын үндэсний төвөөр энэ хохирлоо төлөвлөх бодлого барин дахиад захиргааны шүүхэд хандсан ингэж явж байгаад нь бидний одоо хачирхалтай нэгдүгээрт биднэрт ийм үйл ажиллагаанд дахиад ингээд цаг зарцуулаад авах эмнэлгийн ажилчдад хэцүү байна. Бид нар өмнөх ажиллаа хиймээр байна. Тийм ч учраас та бүхэнд энэ асуудлыг бас мэдээлэл хүргэх гэж өнөөдөр цугласан юм. Баярлалаа та бүхэнд. За байгаа хүмүүсээ танилцуулъя. Тэгэхээр хавдар судлалын үндэсний төвийн манай удирдлагууд байж байна. Тэгээ хавдар судлалын үндэсний төвийн бодлого төлөлт хариуцсан дэд захирал баяр сайхан манай эмнэлгийн эмнэл зүй эрхэлсэн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал хөрөлсөх. За мөн энэ асуудал дээр энэ асуудлыг хуулийн талаас нь өмгөөлж байгаа манай өмгөөлөгч Мягмар Сүрэн болон манай хуулийн зөвлөх гомдорч нар байна. За ингээд та бүхнээс хэрэгтэй тодруулсан асуулт байвал асууя. Хэрвээ бас бид бүхэнд та бүхэн ийшээ харах юм бол тэр хуучин зураг болон шин зургуудыг харуулаач. За бид бүхэн 2.8 тэрбум төгрөгөөр 15 тэрбум төгрөг биш шүү. 5 тэрбум төгрөг түрээс нь төлөх байсан мөнгө ч биш. 2.8 эхнээс нь томроо ийм хагалгааны өрөөнүүд байсан. Шууд хажууд тийшээ явуулчих зүгээр. Тэгэл явуулчих. Ийм хагалгааны өрөөнүүдэд бид нэгэн жилийн өмнө хагалгаа хийж байсан. Тэгэхээр энэ бол баг орон сууцны өрөө шиг. Гэхдээ орон сууцны өрөөнийхөө өрөөтэй харьцуулбал маш дээр үеийн өрөөнүүд байгаа. Жаахан удаан явуулгана. За ийм бэлтэн хантай ямар ч вакуумжилт байхгүй, агааржилт байхгүй ийм хэсэгт бид бүхэн хагалгаа явуулдаг байсан. За дараагийн зургийг. За жорлон иймэрхүү. За тэгээд дараагийн жоох урдаа явуул. За тэгээ. За яг хөө чи тэгээд дараал явуулчих. За ингээ хагалгааны өрөө нь бол ингээ цонхороо бид нар орчин харж байгаа. Ямар ч улс оронд цонхтой ийм хагалгааны өрөө байдаг та бүхэн мэдж байгаа. Тэгээд энэ гэрэл болон энэ орчин иймэрхүү байсан. За тэнгууд бид нар шинэ хагалгааныхаа буюу одоо ингээд хийж бүтээн байгуулчаад байгаа тэндээ ингээд сэтгэл ханамжтайгаар ажиллаж байгаа тэр зургуудаа харуулъя. Өнөөдөр ийм байдалтай болсон. Энэ зураг бол саяны зургаас шал өөр. Улмаар вакуумжилттай орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр хангагдсан аюулгүй байдлыг бүрэн хангасан өвчтний ажилтны
тог тухыг хангасан мэдээлэл технологийн бүрэн одоо хяналттай ийм орчин болсон байгаа. Дараагийн офицерийнхөө офицерны өрөө маань ийм байна. Хагалгааны хэсэг маань. За энэ урд нь 2хан өрөөг бид нэр дундуур нь шилэн хаалтаар 4 хуваацсан байсан бол одоо энд нийт 6 нийтдээ 8 өрөө ингээд манай хавдар судлал дээр ажиллаж байна. За хагалгааны өрөө ийм орчин үеийн хагалгааны өрөөнөртэй болсон гэрлийн энтергээ зохион байгуулалт маш сайн. Ийм орчинтой болчоод бид бүхэн ажиллаж байгаа. Тэгээд тэгэхээр бид бүхэн бол ямар ч гэсэн хувь хүний байшинд нөгөө тусламж үйлчилгээ явуулах шаардлага хангаагүй байшинд өөрсдөө хүчээр хөрөнгө оруулалт хийгээд тэр хөрөнгө оруулалт оруулсан байшингаа дахин мөнгөөр түрээслээд тэр түрээссэн мөнгөө жил болгон төлөөд явах ийм л үйл ажиллагаанд байсныг бид бүхэн болсон байгаа. Үгүй. За тийм тэгээд наадхаа зүгээр тавьчих. Одоо яг дууг л тавьчих. Наад дөрсч явчих. Тийм. За тэгээд ийм байдал байсныг бид бүхэн өнөөдөр одоо видеогоор харуулаад ийм байдалд хүрэгдсэн явж байна гэд бид бүхэн яаж жоохон урагшаа явуулчих чухал хэсэг. За наал тавьчих. Яг хуучин нь бол одоо ийм байсан бодит зураг нь ажил хүлээж авах үед. Тэгэхээр тэр Зөвлөлт холбоот улсын 1982 онд байгуулж өгсөн барилга ерөнхийдөө ямар ч засваргүй харин 2хан хагалгааны өрөөтэй байсны дундуур нь шилэн хаалтаар 4 болгочоод бид нэр хагалгаа хийжсэн. Тийм одоо харамсмаарч гэдэг юм уу? Тийм үе байсан. Гэтэл бид бүхэн тэр үйл ажиллагааг тэр хувь хүний хөрөнгө оруулалт байшинд хөрөнгө оруулалт хийгээ тэрийгэ түрээслэх байсан байдлаас өөрсдөө шийдвэр гаргаад 2.8 тэрбум төгрөгөнд энэ хагалгааны өрөөнүүдийг хийж энэ орчин үеийн вакуумчлалтай ийм өрөө болоод одоо ингэ ажиллаж байгаа. Тэгээ одоо та бүхэн харж байна. Манай эмнэлгийн ажилчид ямар орчинд ажиллаж байна. Ингээхээр урд нь 4 хүнд хагалгаа хийдэг байсан бол өдөртөө 8 хүнд хагалгаа хийж жилдээ 3200 хагалгаа хийдэг байсан бол одоо 6400 хагалгаа хийх хүчин чадалтай болчиход байна. Хамгийн гол нь хагалгааны аюулгүй байдал, халдвар тархах байдал, шархны халдвар үүсгэж гэдэг юм. Энэ олон байдлуудаас бид сэргийлж чадсан. Тэгээ одоо энэ маань ингээд энэ имлэг дээр хэрэгцсэн. Энэ имлэгийн байшин дотор ийм объект байна гэдэг бол бас бид бүхэн энүүгээрээ тодорхой бахархаж байгаа. Ийм л үйл ажиллагаа байгаа. За тэгээд та үг хэлэх үү шүү? Хэрэггүй юу? Асуулт нь. За өмгөөлөгч бас. За. Мэдээж одоо яг шүүх дээр хэдэн хүний манасаар одоо яг хатарсаас хичнээн хэмжиж байгаа юм. Яг энэ асуудал нь бол яг ихний арбитрийн шүүх дээр бол манайхаас 2.9 тэрбум төгрөг нэхэмжилсэн. Тэгээ энэ бол үндэслэгүй байна гэдээ арбитрийн шүүх шийдсэн. Арбитрийн шүүхийн шийдвэр бол хамгийн эцсийн шийдвэр байдаг. Дахин маргалдах үндэс байхгүй. Тийм ч учраас энэ бол ингээд дуусчлаа гэж бид бүхэн бодож байсан. Гэтэл арбитрийн шүүхийн хугацаанд бид бүхэн нотлохоо болсон олон баримтууд дундаас төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргасан бичгийг үндэслэхгүй гэж нийслэлийн захиргааны шүүгт хандсанараа бид бүхний асуудлыг давхар хөндөж байгаа юм байна. Тэр нь юу вэ гэхээр хэрвээ тэр үндэслэхгүй гэдэг шийдвэр одоо ер нь гарлаа гэж бодоход дахиад энэ асуудал сөхөгдөд улмаар дахиад цаашаа энэ хугацааны мөнгөөр нэхэмжлээд явах тийм л боломж тэр хүнд үүсэж байгаа юм байна. Тэгээд хамгийн гол нь өөрөө тайлбарлахдаа бол Хөгжлийн банк болон Монгол банкнд энэ гэрээний асуудлаас болоод ийм маргаан үүссэн юм аа. Үгүй хохирол үүссэн юм аа. Энэ хохирлыг л тодорхойлох бичиг авах гэдэг юмаа гэж өөрөө хэлээд байгаа. Гэтэл яг дад санаа юм уу цаатлын санаа нь бол ерөөхдөө бид бүхэнд хуучин нэрийн талаас бол ойлгомжтой байна л гэж бид бүхэн харж байгаа. Та нэг тайлбарыг гэж. Тэгэхээр яг энэ дээр зөв хоёр төрлийн маргаан байна л гэж ойлгож байгаа. Эхний маргаан ямар маргаан байна вэ гэхээр Ачлал ирээд компани, Ачлал констракшн компанийн хэмжлэлтэй хавдар судлалын үндэсний төв эрүүл мэндийн яамд холбогдох түрээсийн гэрээний үүрэг шаардсан. Одоо сая хэллээ тийм ээ 2.8 тэрбум төгрөгийг шаардсан ийм маргаан одоо Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэрэгдэх Монголын олон улсын арбитр дээр одоо хянагдсан. За энэ арбитрийн маргааныг бол арбитрийн бүрэлдэхүүн эцэслээ шийдвэрлэсэн. За арбитрийн шийдвэр бол хүчин төгөлдөр болцсон. За нэг ийм маргаантай холбоотой асуудал байгаа. За хоёр дахь асуудал юу вэ гэхээр одоо захиргааны иргэн шүүхтэр Энермед компани зүгээс төрийн өмчийн болог зохицуулалтын газарт холбогдуулаад за төрийн өмчийн болог зохицуулалтын газраас одоо хавдар судлалын үндэсний төвд ирүүлсэн албан бичгийг хууль болсон ийм албан бичиг байна. Энэ албан бичгийг хүчингү болгуулъя гэсэн ийм хэмжлэл гаргаад одоо захиргааны хэрэг маргаа явуулж байна. За энэ
захиргааны хэрэг маргаан хянагдаж явах явцад бол хавдар судлалын үндэсний төвийг одоо их ашиг нүндэгдэх юм байна гэж шүүхээс үзээд 3 дахь этгээд дээр одоо хэрэг хянаж чадах ажиллагаанд татан оролцуулаад за ингээд явж байгаа. За мэдээж одоо шүүх дээр энэ маргаа явж байгаа учраас шүүхийн одоо тэр процесстэй холбоотой асуудлыг бол бид ярих юм боломжгүй. Зүгээр ерөнхийдөө ийм маргаа явж байна. За сая Эрдэнэхүй захирал бас хэллээ тийм ээ. Цаад үр дагавар нь өөрөө яаж гарч ирэх гэж байна гэхлээр за энэ төрийн өмчийн болоод зохицуулалтын газрын албан бичиг одоо хэрвээ хүчингү болчих юм бол эргээд одоо энэ бэлэгт гэдэг хүн манай хавдар судлалын үндэсний төвөөс хохирол нэхэмжлэх ийм бодит нөхцөл байдал үүсгэж байгаа. Тийм учраас энэ тал дээр одоо би байр суурь илэрхийлж байна гэдэг ийм байдлыг л хэлж байна л гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол энэ маргааныг шийдэхэд цаана одоо ямар үр дагавар үүсэх юм бэ гэдэг дээр эргээд одоо хавдар судлалын үндэсний төвд холбогдох юм нөхцөл байдал байх юм шүү гэдэг ийм байр сууриас энэ хэллийн байгууллагыг бол хийж байгаа л гэж ингэж ойлгож байна. За асуулт тэнд байх шийсэн тийм. За би нэг тайлбар хэлчихье бас. Энэ дээр нэг зүйл дотоо хэлгэж ашиг тэрэт хувьцат компаниас Монгол Улсын эрүүл мэндийн яамд болон энийг 1% хавдар судлалын үндэсний төвд өгч ирсэн бичиг ба энэ бол 20 оны 1 сарын 17 оны бичиг. Энэ 17 оны бичгтээ болохоор бэлэгдэх гишүүн байна. Юу гэж хэлж ирсэн бэ гэхээр бид нар төрийн өмчийн аль төрөний дурдсан бараа үйлчлэгийн худалдаа авах хууль гэж байна шүү дээ. Тэр хуулиар бол бид бүхэн хэн нэгнийг бидэнтэй гэрээ явуулж ажил хөдөлмөр ажил үйлчлэгээ худалдаа авах тийм эрхийг олгохын тулд тендерийн хуулиар явах ёстой. Тэгэхээр тендерийн хууль зарласны дараа бэлэгдэх гишүүн би тендерт орохгүй. Би шууд гэрээ байгуулна. Тийм учраас та нар тендер зарлажлаа. Тендер зарласан учраас одоо би танахтай буюу одоо хавдар судлалын үндэсний төвтэй цаашид энэ хамтран ажиллахгүйгээр энэ түрээслийг гэсэн санаагаа орхилоо. Улмаар эмнэлгийнхээ барилгынхаа төлөлтийн дагуу эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг гадаадын болон дотоодын хувийн хвшлийнхэнтэй хамтарч ажиллах захиалга авах бэлтгэл ажил руугаа энэ өдрөөс эхлэн орохоор болсон тул хөсөөт төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд тус эмнэлгийн барилгаа түрээсээр ашиглуулах гэсэн зөвшөлтсөл саналаас бүр мөсөн татгалцсан гэдгийг мэдэгдэж байна гэд ингээд хувийг хавдар судлалын үндэсний төвдгээ явуулж ирсэн. Ингэж явуулсан мөртлөө өөрөө энэ саналаас татгалцсан. Тэгээд тэрнээс хойш ямар нэгэн харилцаа гэрээ үүсч бичиг гарын үсэг зуралцаж бид бүхэн хин нэгэндээ үүрэг хүлээгээгүй мөртлөө одоо бид бүхнийг ингээд шүүхэд өгөөд ингээд яваад байгаа үйл асуудал. Хамгийн гол хортой зүйл нь одоо энэ хөгжлийн банкныхаа зээлийг төлөх асуудал дээр хавдар судлалын үндэсний төвийг татан оруулж ирж улмаар цаашаа энэ мөнгийг төрийн мөнгөөр төлөвлөх гэсэн ийм санаа давхар явуулж байна л гэдгийг бид бүхэн хэлж байгаа юм. Тэгээ баярлалаа та бүхэнд. Монгол ганцхан байгаа хавдар судлалын үндэсний төвийн энэ бол яг эрүүл мэндийн яамтай хамааралтай тийм ээ. Тэгэхээр яг энэ маргаантай холбоотой асуудлаар эрүүл мэндийн яам юу нэг амар байр суурьтай. Та гэсэн тайлбар юм байна. Тэгээ эрүүл мэндийн яам тухайн үед эрүүл мэндийн яам болон манай хоёр хамтдаа арбитрийн шүүхтэр хамтдаа оролцсон. Эрүүл мэндийн яамнаас төлөөлөгч оролцоод эрүүл мэндийн яам бол хавдар судлалын үндэсний төвтэй нэг ижил санаатай байгаа гэдгийг илэрхийлжсэн. За баярлалаа. За та бүхний хүрэлцэн ирсэнд баярлалаа. Зурцсан би танаас нэг хэдэн яриа авч болох За би та бүхэнд хавдар судлалын үндэсний төвөөс мэдээллийг шууд дамжуулан хүргэлээ. За өнөөдөр энэ хавдар судлалын үндэсний төвөөс Улсын хурлын гишүүн болсон бэлэгтийн Энермед компани хөгжлийн банкны зээлийг хавдрын эмнэлэг төлөх ёстой юу гэд одоо ийм хэвлэлийн баг хурлыг дөнгөж сая зохион байгууллаа. За ахаад товчхон базад хүрэхэд одоо Улсын хурлын гишүүн болсон бэлэгтийн Энермед компаниас за нийслэлийн захиргааны иргэн шүүхэд хавдар судлалын үндэсний төвийн 3 дахь читгэгээр татан мэдүүлсэн ийм заргатай холбоотой асуудлыг бол асуудлаар энэ дөнгөж сая хавдар судлалын үндэсний төвийн захиргаанаас бол байр суурь илэрхийллээ. За яг товчхондоо гэвэл одоо Улсын хурлын гишүүн асан одоо иргэн бэлэгтийн
зүгээс бол одоо энэ хөгжлийн банкнаас авсан зээлээ одоо төлж чадахгүйгээс болоод Монгол банкны найдваргүй зээлдэгч болоод одоо улмаар банкнаас дахин зээл авах боломж нь юм хаагдсан учраас энэхүү өөрт тулгамдсан асуудлыг бол хавдар судлалын үндэсний төв рүү одоо түлхэж энэ асуудлыг хавдар судлалын үндэсний төв даах ёстой гэсэн ийм байр суурийг илэрхийлж энэ нийслэлийн захиргааны иргэн шүүхэд хандсан байгаа юм байна. Тодруулах юм бол одоо хавдар судлалын үндэсний төвөөс жилдээ 5 тэрбум төгрөгийг төрөөс болгон авч төрөөс одоо эмнэлгээ түрээслүүлжсэн жил болгоно 5 тэрбум төгрөг авах хэрэгтэй байсан. Энэ гэрээ хийгдэг улмаас одоо энэ хөө хохирлоо. Тийм учраас одоо энэ хавдар судлалын үндэсний төв энэ асуудалд буруутай маа гэсэн ийм байр суурийг илэрхийлсэн юм байна. За харин хавдар судлалын үндэсний төвийн зүгээс за хувь хүнд одоо төрийн мөнгийг одоо жил болгоно 5 гэдэг одоо өнгөрсөн хугацаанд гэвэл 18 оноос хойш 3 жилийн хугацаанд 15 тэрбум төгрөг төлж байхаар одоо өөрийн одоо Монголдо ганц гэгдэх энэ хавдар судлалын үндэсний төвөө өргөжүүлж одоо хүчин чадлаа нэмэгдүүлэх талаар шийдвэрлэх зүйтэй юм байна гэж үндэсний үндсэн дээр Энермед компанитай гэрээ байгуулаагүй, түрээсийн гэрээ байгуулаагүй, харин 2.8 тэрбум төгрөгөөр тогтчлолтой хийж одоо хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүлснээр за бас энэ хавдар судлалын чиглэлээр одоо хавдрын өвчнөр өвчлөж байгаа одоо үйлчлүүлэгч нарын одоо 2 дахин үйлчлэгээ 2 дахин өргөжж өнөөдөр хагалгааны хүлээгдэл 2 дахин буурсан, нийслэлийн халдвар багассан, ажилчдын ажиллах орчин сайжирсан зэрэг олон үр дүнтэй ийм ажил хийгдсэн гэдгийг дөнгөж сая одоо хэвлэн уралаараа тайлбарлалаа. За энэхүү асуудал цаашид яаж үргэлжлэхийг бид бас дараагийнхаа сурвалжлагаар та бүхэндээ хүргэх болно. Анхаарал тавьсан үзэгчдэд баярлалаа.